Ховд Экоцемент баруун бүсийн хөгжлийн тулгуур. Шин сэргэлтийн баруун жигүүр Ховд Экоцемент. Монгол улсын эдийн засгийн хараат бус бие даасан байдлыг бэхжүүлэх, хөгжлийг хязгаарлагч хүчин зүйлийг цаг алдалгүй шийдвэрлэж, алсын хараа 2050 Монгол улсын урт хугацааны хөгжлийн бодлогыг үр дүнтэй хэрэгжүүлэх суурь нөхцөлийг бүрдүүлэхэд шин сэргэлтийн бодлого, засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр чиглэгдэж байна. Үйлдвэрлэл болох хөгжлийн үндэс. Тэр ч утгаараа аж үйлдвэржилтийн бодлогын хамгийн ихний үр дүн, хамгийн ихний бүтээгдэхүүн бол цемент юм. Анх 2012 онд Монгол улсын засгийн газрын 171-р тогтоолоор барилгын материалын үйлдвэрлэлийг дэмжих хөтөлбөрийн 4-ийн 3-ийн 5-д баруун бүсэд цементийн үйлдвэр байгуулахаар тусгав. 2015 онд засгийн газрын 335 дугаар тогтоолын 1-т баруун бүсэд жилд 250 мянган тонн цемент үйлдвэрлэх хүчин чадал бүхий үйлдвэрийг Ховд аймгийн Буянт суманд барьж ашиглалтанд оруулахыг дэмжив. Монгол улсын засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт барилгын үйлдвэрлэлд хэрэглэгдэх цемент, арматур, хавтгай шил зэрэг үндсэн нэр төрлийн материалыг эх орны эрдэс түүхий дээр дотооддоо үйлдвэрлэх замаар импортыг бууруулах бодлогыг хэрэгжүүлнэ гэсэн заалт тусгагдав. Энэ дагуу өнөөдрөөс яг 4 жилийн өмнө 2019 оны 5 дугаар сарын 13-нд Монгол улсын ерөнхийлөгч Ухнаагийн хөрөлсөх Монгол улсын ерөнхий сайдаар ажиллаж байхдаа тус төслийн шавыг тавьж баруун бүсийн хөгжлийн хөдөлгүүр болсон төслийн их бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлсэн юм. Засгийн газар энэ төслийг бодит ажлаар болгон цементийн шинэ үйлдвэр төлөвлөсөн хугацаанд амжилттай ашиглалтанд ороход бүх талын тусдаа дэмжлэг үзүүлж ажлыг эхлэе. Дэлхийд дахинд цар тахлын аюул нүүрлсэн хүнд хэцүү үед ч Ховд Экоцемент төслийн бүтээн байгуулалтын ажил нэг ч өдөр тасралтгүй үргэлжилсэн юм. Хэл бомбын гацаад хөгжрөлтэй үед нийтдээ 8,000 тонн бараа материал гадаадаас татах ажлыг амжилттай зохион байгуулж, өртөг зардал, үнийн өсөлтгээд олон эрсдлийг даван туулж, цар тахлын улмаас эдийн засаг агшиж, иргэдийн амьдрал хүндэрсэн амаргүй цаг үед 500 орчим инженер, техникийн болон бусад ажлын байраа хадгалж, төслөө зогсолтгүй үргэлжлүүлж чадсан юм. Төслийн нийт санхүүжилтийн 70%-ийг төсөл хэрэгжүүлэгч өөрөөсөө гаргаж, үлдсэн 30 орчим хувийг хөгжлийн банкны зээлээр санхүүжүүлсэн бөгөөд тус төсөл нь үндэсний эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах, импортыг орлох, экспортын орлогыг нэмэгдүүлэх, үйлдвэрлэл үйлчлэгийг хөгжүүлэх зорилтыг хангах, хөгжлийн банкны үндсэн зорилгод нийцсэн цөөхөн төслийн нэг байж чадсан юм. Төслийн ажил эхэлснээс хойш давхардсан тоогоор 2000 гаруй хүн ажиллаж, ковидын хөл хорионы үед үйлдвэрийн барилгын ажил нэг ч өдөр зогсоогүй бөгөөд барилга угсралтын ажлыг монголчууд өөрсдөө дангаараа 100% хийж гүйцэтгэлээ. Ийхүү барилгын талах болсон цементийн үнийг баруун бүсэд хямдруулах асуудал сүүлийн 10 гаруй жил яригдж, удаадараа төрийн бодлогод тусгалаа олсны бодит үр дүн өнөөдөр ийхүү биелэлээ олж цемент үйлдвэрлэж эхэллээ. Ховд Экоцемент төсөл нь Монгол улсад 2020 оноос хойш ашиглалтанд орсон хамгийн том үйлдвэр, баруун бүсийн түүхэнд хийгдсэн хамгийн том бүтээн байгуулалт гэдгээрээ ажилсаг, эвсэг, авиаслаг хөдөлмөрч ховдчуудын хувьд түүхэн бахархал болж байна. Одоогоос яг 4 жилийн тэртээ шав тавих ёслын үеэр Монгол улсын ерөнхийлөгч Ухнаагийн хөрөлсөхийн хэлсэнчлэн Ховд Экоцемент төсөл Ховд аймгийн төдийгүй баруун 5 аймгийн хувьд томоохон ач холбогдол бүхий бодит бүтээн байгуулалт болж, алс баруун хязгаар нутгийн эдийн засаг, нийгмийн хөгжилд бодит ахиц дэвшил авчрах үе таалга ийхүү нээгдлээ. Баруун бүсэд борлуулагдж байсан цементийн үн 2022 онд тоон тутам нь 700 орчим мянган төгрөгөөр борлуулагдж байсан нь Ховд Экоцементийн үйлдвэр ашиглалтанд орсноор Улаанбаатар хотын үнээр авах боломж бүрдсэн. Мөн Ховд аймагт 350 шинэ ажлын байрыг бий болгож, шууд болон шууд бусаар орон нутгийн жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжиж, 3000 орчим иргэний орлогыг нэмэгдүүлэх үндсэн суурь тавигдлаа. Нэмэн өртөг шингээсэн боловсруулах үйлдвэр байгуулагдаж, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх,
Азлагдсан бүс нутгийг хөгжүүлэх Алсын хараа 2050-ийн бодлого биелэлээ олох ажил ийхүү хийгдэж, баруун бүсэд орон сууцжуулах хөтөлбөрийг эрчимжүүлэх, орон нутагт утаа бууруулж яндан цөөлөх, үндэсний инженер техникийн ажилтнуудаа сургах, бэлтгэх, үйлдвэрлэлийн талбар байгуулагдаж, эх орныхоо баруун бүсийн хэрэгцээг хангаад зогсохгүй экспортын орлогыг нэмэгдүүлж, Оросын холбооны улс Казахстан зэрэг оронд цемент гаргах шинэ боломж нээгдэж байна. Маргаашийн хөгжлийн үүдийг өнөөдөр нээхийн төлөө урайтай ажиллаж, өчигдрөөс илүү маргаашийг өнөөдөр бүтээхийн төлөө зүтгэсэн Монгол улсын шин сэргэлтийн бодлогын баруун жигүүр болсон ховд эко цементийн үйлдвэр баригдаж, ийхүү ашиглалтад орлоо. Хүнээ хөгжүүлж улсаа тэтгэх хөдөөгийн сэргэлтийн бодит жишээ улсын хөгжлийн зүтгүүр урагшлах ирээдүйн хөтөч ховд эко цемент. Ховд эко цемент баруун бүсийн хөгжлийн тулгуур.